Амьсгаас үрдчлэн сэргийлэх зөвлөмж. Ойн хэрийн галт төмөр. Ойн хэрийн төмрөөс үрдчлэн сэргийлэх галт төмрийн үед болон галт төмрийн дараа авах арга хэмжээ. Ойн хэрийн төмөр нь байгаль орчин, ан амьтан, хүний эрүүл мэнд, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг томоохон аюул юм. Хүний боломжгүй үйлдэл, өр ашилт, салхишуурга зэрэг хүчин зүйлсээс шалтгаалan хэдхэн минутын дотор өргөн талбайд тархдаг. Иймээс төмөр гарахаас үрдчлэн сэргийлэх, гарсан үед зөв арга хэмжээ авах, унтарсны дараа аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Ойн хэрийн төмөрөөс үрдчлэн сэргийлэх арга хэмжээ. 1-р галтай харьцах дүрм. Ойн хэрийн бүсэд галт түлхийг хоригдох газруудын тэмдгийг дагаж мөрдөх. Зөвшөөрөгдсөн талбайд галт түлсэн ч болгоомжтой байж галт тархахаас сэрэмжлэх. Галт түлсэн бол галыг бүрэн унтрааж, үнс нуран бүрэн унтарсан эсгийг шалгах. Тамхи татсан бол ишийг заавал унтрааж, хогийн савнд хаяж хэвших. 2-р хог болон өвс шатаахгүй байх. Хог болон өнжмөл өвсийг шатаах нь ойн хэрийн төмрийн гол шалтгаан болдог. Хэрэв зайлшгүй шатаах шаардлагатай бол сумаар нутгийн зөвшөөрөл авч хяналттай хийх. Салхи болон хуур ашилт ихтэй үед шатаах ажлыг хатуу хориглох. 3-р тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаа. Машины янда хаснаар өвс болон хог шатах эрсдэлтэй тул ээр газар удаан хасаалттай орохгүй байх. 4-р аялагчдын баримтлах дүрм. Аялагчид зориултын бус газар галт түлхэхгүй байж, салхи ихтэй үед галт түлхийг бүрэн хориглоно. Мөн согтууруулахундаа хэрэгэлсэн үед галтаа харьцахгүй байх, ойд, шил, толь зэрэг нарны тусгалаар гал авах зүйл орхихгүй байх. 5-р ойн хэрийн төмрийн эрсдлийн үеийн мэдээлэл. Онцгой байдлын албанаас гаргасан хуур ашилтын зэрэглэл төмрийн аюулгүй мэдээллийг тогтмол сонсож мөрдөх. Мөн төмрийн үлрэлд галын үйл хэсдэг тул анхаарлыг өндөр түвшинд байлгах. Ойн хэрийн төмрийн үед авах арга хэмжээ. 1-р төмөр илрэнгүүт тайван байж ойр орчмын хүмүүст мэдэгдэх. Мөн 101 дугаар залгаж, байршил, ойролцоо газар зүй, шатаж буй ургамлын төрөл зэргийн мэдээллийг хүргэх. 2-р гал баг, хүчтэй биш үед анхан шатны унтраах арга хэмжээ авах. Хэрэв салхи эсрэг чиглэлтэй бол галыг дарж унтраах боломжтой. Хөрс, нойтон шороо, элс зэргийг ашиглаж унтраах. Хэрэв салхи ихсэж галт төмөр тархвал өөрийн хүчээр унтраахыг оролдохгүй байх хэрэгтэй. 3-р аюултай бол шууд холдох. Салхи галыг хурдан тараадаг тул айлгуулах салхи дагаж гүйхгүйгээр салхийг хүндлэн чиглэл буюу эсрэг чиглэл гарч холдох хэрэгтэй. Галыг тойрох гэж оролдохгүй байх нь чухал ба утаа ойртвол ам хамраа нойтон хальчуураар таглаж доогуур байрлалаар хөдлөх. 4-р хэрвээ та төмөр төслөгдвөл айлгуулах бага урамтай шатсан газар руу зогтох хэрэгтэй. Мөн гүйхэн нүх, хохор твтэж, бие нойтон хувцас, шороо эсвэл даавуугаар бүтээ. Түүний дараа салхи галыг өөр чиглэл рүү түлхэхийг хүлээж байгаад аюулгүй зайд шилжих. 5-дугаарт хэрвээ та бүлгээр буюу олуулаа байгаа бол хүүхэд өндөрт насныг төрүүлж аюулгүй газарт гаргах. Бүлгэрийн хоорондоо ойролцоо байрлаж өөрөхгүй байх нь чухал. Төмөрийн дараа авах арга хэмжээ. 1-р аюулгүй байдлыг хангах. Гал бүр унтарсан эсхийг мэргэжлийн албанд баталгаажуулж, 2-дугаарт эрүүл мэндийн арга хэмжээ. Хэрэв та утаанд орцсон бол цэврээ гарт гарч, шаардлагатай бол эмнэлэгт хандна. Түлэгдсэн бол хүйтэн усаар жин тавьж, тос түрхэлгүй эмчит үзүүлэх нэн шаардлагатай. 3-дугаарт байгаль орчин, амьтан хамгаалал. Хэрэв зам түлэгдсэн амьтад таарвал айлуулах барихгүй байж мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ. Төмөр тархсан газар халуун шатамхаас өөрүүлсэн байж болцсошгүй тул дахин орохгүй байх. 4-дугаарт мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх. Төмөр гарсан газартаа ойр оршин суугчдад анхааруулга хүргэх. Орон нутгийн удирдлагуудад нөхцөл байдлыг мэдээлж, дахин төмөр гарахаас сэргийлэн төлөвлөгөө гаргах. Ойн хэрийн төмөр бол байгаль, хүн ам, эдийн засагт асарыг хохирол учруулдаг. Төмрийн эр орчим хувь нь хүний болгоомжгүй үйлдэлээс үүддэг тул хүн бүрийн ухамсар, хариуцлага зөв хамгийн чухал. Төмрөөс үрдчлэн сэргийлэх мэдлэгтэй байж, төмөр гарсан үед зөв үйлдэл хийх нь төмрийн тархалтыг багасгаж, хүний аймнаас байгаль орчныг хамгаалах үндэс болдог.